НТВ-ийн мэдээ үргэлжилж байна. Монгол улс нөөцний асар их нөөцтэй улс. За гэвч Улаанбаатар хотын утааг шийдвэрлэхийн тулд 200 гаруй тэрбум төгрөгөөр урд хөршөөс хагас кокссон төршийг худалдаа авч байгаа юм. За тэгвэл энэ ажил эх жилч үргэлжлэхээр болж байна. Учир нь дотооддоо нөөц коксжуулах үйлдвэр байгуулах ажлыг шийдвэр гаргагчид ажил хэрэг болгож чадаагүй байна. Харин хотын шинэ даргын хувьд ажилтайгаа танилцах аяллаа эхлүүлжээ. Энэ зунд тавлуулж амжихгүй. Ирэх жилийн 27 оны 8 сард одоо энэ нөөц бэрхлээсэн технологи үйлдвэрийг оруулж бид нар дотооддоо кокс нөөц буюу одоо өнгөрсөн жилийн 30 орчим хувиар агаар орчныг бууруулсан нэг юм туршлага байна шүү дээ. Энийг дотооддоо хийх ийм боломж олцсон 27 оны 8 сард бүртгэн. Үндсэндээ одоо Багнуурын нөөцний урхаа дээр түшиглэж хамгийн Улаанбаатартай ойрхон дид бүтэцтэй дээрээс нь нүүстэй одоо Багнуурын урхаа дээр түшиглэж хийх ийм хувилбар яригдж байна. За энэ жил бол ягаад цаг хугацаа амжихгүй учраас шууд нээлттэй хэлэхэд бид нар одоо импортоор энэ өвлийг давхаас өөр аргагүй болж байна гэдгийг бас хэлье. За ийхүү шинэ хотын даргын хувьд дөнгөж ажиллаа авч байгаа учраас тодорхой сэдвүүдээр дэлгэрэнгүй хариулт өгсөнгүй. Гэхдээ эхний ээлжиндээ бүх төслүүдийг ирэн билж харийн агентлагуудын ажлуудтай танилцсны дараагаар агентлагуудын дарга нарын төвшөнд халаас хэлгээ хийх асуудлыг хөндлөн гэлээ. За би яг одоогийн байдлаар байгаа бүрэлдэхүүнтэйгээ шууд ажил руугаа орж ийн. Урд чинь баг унтаагүй явж ийн те. Маш олон салбарууд байна. Нийтдээ одоо энэ чинь баг 140 орчим салбар байгаа шүү дээ. Тэгээ хамгийн нийт тулгамдж байгаа салбаруудаас эхлээд уулз туралдаанууд, явж байгаа төслүүд, за өчигдрийн миний хэлсэн одоо томоохон мега төслүүдийн эренбийг гаргах, явж байгаа үйл явцын шалгах, санхүү хөрөнгөтэй танилцах, үр ашигын тооцох гэсэн маш олон ажлууд байна. Дээрээс нь яг хуу тодорхой хэмжээнд би бас өөртөөгөө ажиллах бага авч очино. Гэхдээ тийм томоохон хэмжээний өөрчлөлт бол гарахгүй. Хэрвээ ажиллаад эхлээд асуудал гараад байх юм бол чадах хүмүүсээр нь солиод явчих. Ийм л бодолтой байна. За ийхүү Нямбаатарын оронд томилогдсон шинэ дарга бүх ажилтайгаа дахин эхнээс нь танилцах аяллаа эхлүүллээ. Харин нөгөө талд нийслэлийн Монгол Ардын намын даргыг солих буюу Нямбаатарын улс төрийн нам доторх байр суурийг хумх асуудалж давхар яригдж байна. За нийслэлийн намын орны хурлыг одоогийн байдлаар бол одоо зарлааг байна. Удирдах зөвлөлөөс тов гарах хэвээр намын дүрмийн дагуу бас хоног хугацаатай. За ингэж бас дараагийн асуудал яригдах байна. Өнөөдөр бол ямар нэгэн байдлаар одоо гарсан шийдвэр хугацаа тов байхгүй. Засаг даргаар сонгогдсон бүрд давг дарахтай одоо нам улс төрийн төвшөнд олон жил хамтарч ажиллаж байгаа. За хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайтын хувьд хотын шинэ даргатай хамтарч ажиллана гэдгээ онцолж аль аль нь сэлб дэд төвтэй адил орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс энэ удаагийн хотын даргын сэлгээний араас бодлогын томоохон өөрчлөлтүүд гарна гэхээсээ илүүтэй хэрэгжүүлж байгаа төслүүдийн гүйцэтгэгчдийн нэрсэд өөрчлөлт орох уу гэдэг нь анхаарах сэдэв болоод байна.